Өвлийн ихэнх сарын цастай нэгэн өдөр нэвтрүүлгийн баг нийлхэл Улаанбаатар хотоос холбоохон орших нэгэн химэл нууранд ирлээ. Энэхүү нуурыг загасчид ихэнх нь карьер гэдэг бол газар усны нэр нь гишүүний ам хэмээх газарт байрлах өмнөх нийгмийн үед хайрыг олборлох карьерээс үүссэн химэл нуур юм байна. Байршил Улаанбаатар хот хан улдөрөг 12 дугаар хороо гишүүний ам. Нуурын өрт нь 4.5 км. Нуурын дундаж өргөн 100 м. Нуурын хамгийн өргөн хэсэг 200 м. Нуурын их гүн 15 м. Нуурын дундаж гүн 8 м. Тус химэл нуурын албан ёсны нэр нь хилэм нуур гэх бөгөөд бидний өчгөд өвлийн ихэнх сар хэдий ч 10 см мөсөн хүчлэгтэй буюу хүн даахтайган болсон байлаа. Гэвч нуурын ихэнх хэсгээрээ зарим газраар мөс бүрэн хөлдөөгүй л байв. Энэ нуур нь ундрахтай бөгөөд тийм ч учраас нуурын ус сэлбэгдэж загсанд амьдрах таатай орчныг бүрдүүлж өгсөн Еродын ургамал зоопланктон элбэгтэй нуур юм. Хамтдаа загасчлалын нэвтрүүлэг өнөөдрийн дугаараар та бүхэнд өвлийн загасчлалын тухай сонирхуулна. Өвлийн загасчлалын онцлог нь усан дээр бус, мөсөн дээр загасчилдгаараа онцлог. Бидний очиход цаас орж нилээд ширүүмсэлэгтэй байлаа. Нуурын мөсөн хүчлэг жигд дархан Еродын чулуунууд тунгалаг үзэгдэж байлаа. Энэ бол 11-р сарын 8-ны өдөр. За ингэж таны Орос өрөм 13 өрөм 13 өрөм жирлиц. Одоо миний эрдэнэт ч одоо ийм болон байгаа шүү дээ. Нэг удаадаа нэг 20-од ир сольж байгаа юм да. Запас нөөц эрттэй байхгүй. За энэ чагаар нодныгийн ир байгаа. Нодныгийн ирдгээ одоо яаж хэр үр ашигтай юу яах юм бэ бөөмт. Чамс цоодод иглээ. Зэ. Юун төрөнд Экотлизийн хамтаа загслын нэвтрүүлгийг хүлээ үзэж суугаа. Үзэгчтэй. Энэ өдрийн мэндийг дэвшээлээ. За ямарсан шинээр загслыг сонирхож байгаа. Тэр дундаа өвөл загсчилж ерөөс явж үзээгөө залуучуудаа зориулаад хэдэн өвлийн загслын тухай сонирхоод гэж бодож. Энэ өвлийн загсл гэдэг маань өөрөө өвөл мөс одоо альва ингээд усан санч гэдэг юм уу? Нуур гол мөрөн 4 см-ээс илүү баруун 2 хороо орчмоос илүү хөлдсөн тохиолдолд мөсийг цоолж загслах гэж байгаа. Тэгвэл одоо Оросод бол өвлийн загслаг буюу зимняя рыбалка, англиар ice fishing. За ice fishing-ийн гол одоо манайхаар өвлийн загслын гол одоо хэрэгслүүд бол маш зуны загслын одоо маш цомхон юм байдаг. За хамгийн одоо гол чухал зүйл бол мөсийг цоолоход хэрэгтэй тийм. Мөсийг цоолоход бол ихэнхдээ ийм өрөм бол ашигладаг. Одоо зориултын өрөм. Эсвэл багахан хэмжээний лом буюу цүүц. Лом эсвэл одоо цүүц орсоор пишня. Тийм ашиглаж болно. За тэгээд өрөмний хувьд өрөм болохоор ерөнхийдөө тайлбарлахад ямархаа одоо ингээд энэ хэсгээр нуураад аваа явахад одоо транспорт хийхэд их одоо тохиромжтой. Дээрээс нь эргүүлдэг бариул. Тэгээд шнек. За хамгийн гол хэсэг болох нь өрөмний хутгыг тогтоосон хэсэг байгаа. Энэ манайхан бол ир гэж яриад яг ир биш шүү дээ хутга те. Хутга. Энэ одоо миний гарт болохоор Оросын одоо тонар фирмийн одоо тонар үйлдвэрийн телескопический сундаг одоо телескопон 130 мм-ийн
эсрэг биеийнхээ эсрэг харсан хос эрттэй эрийг нь болтоор тогтоож байгаа. Тэгээ эндээс ер нь энэ хутга бол өөрөө мөсийг эргэлт явцдаа хоёр эсрэг эргэж байгаа ирээрээ зүсээд тэгээ тэнд зүсэгдсэн одоо бутарсан одоо бутлаад бутарсан тэр цасны хэсэг болохоор энэ ичнэгээр дамжиж дээшээ гарч ирж байгаа. За хэдүүлээ нэг мөс цоолж үзэхүү те. Өрөн бол өвлийн загасчлалын маш чухал хэрэгсэл. Өвлийн загт Монгол орны ихэнх гол мөрөн болон нуурууд хамгийн багадаа 1 метрээс илүү зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байдаг учраас тэдгээр мөсийг цоолж загасчлах гол хэрэгсэл бол мөсний өрөм юм. За мөс жигдгээ ингээ сайхан эргүүлээд хамгийн анхаарах зүйл болохоор хэрэг гүн мөсөөл энэ мөсийг заавал ингэж бүгд цасыг заавал авчих гэж гаргаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй болохоор цас хэдхээр дүүрснээс болоод доороос чиг даах үед нөгөө сул байсан цас маань устай нийлээд тэлээд ингээд өрөм гацна. Тийм учраас бас нэг анхаарах зүйл яг ингээд өрөмдөөд доошоо ингээд цөмөрхийн адад аянда мэдгдээд дэрн. Тэлэрэг тэр цөмөрж байгаа гэсэнд нь ингээ уургийг уучлаарай өрмийг ингээ зогсоож иж болохгүй. Тэр үед доороос шүүрсэн ус ерөөд өрмийг гацаа. Тийм учраас сайн цоолж байгаа яг энэ дуусах үед доошоо сайн дараад анзаарсан тий. Сайн дараад тэгээ дээшээ хүчтэй өргөж гаргах хэрэгтэй. За энийг анхаарч ерөнхийдөө өрөм маань тэр цооногонд гацж үлдэхгүй. Хэрвээ цооногонд гацсан бол тэр одоо ерөнхийд нь тэр чигт нь лоомоор ингэж авахаас өөр аргагүй. Ер нь баг хөрөм гарч ирэх багт муу байдаг. За ер нь өрөм маань өөрөө 1 гарын буюу 2 гарын гэж. Тэгээ 1 гарын гэхлээр ерөнхийдөө энэ дээдэл дээр барьж байгаа бариул ерөнхий тэр нөгөө өрөмнийхөө энэ гол тэнхлийн дагуу байдаг. Хэрэв 2 гарыг бол энэ маань энэ тэнхлээс нэлээ өөрөөр 2 гар маань энэ тэнхлээс 2 талд нь барьна гэсэн. Тэгээ үед бол илүү хялбар илүү хурдан эргүүлэх боломжтой. Өрөмийг болохоор ангилахдаа ерөнхийдөө хийцээр нь санийх шиг дотроос суналттай буюу телескоп өрөм эсвэл яг дан телескоп ер нь телескоп өрөмийг болохоор тухайн жилдээ тухайн улсууд гүнзгий хөлдөг юм орон нутгад хэрэглэнэ л дээ. Ер нь диаметрээр ангилдаг 130 мм ч юм уу 150 мм Оросын өрмөд болохоор 180 мм гэх мэтчтэй. Мөн өөр хэмжээтэй ч гэж болно. Хамгийн гол нь диаметр нь болохоор тухайн бидний зорилго буюу хэр хэмжээтэй том загас гарах вэ гэдгээс ерөөдөө хамаарч. Ер нь бол загас хийж өвлийн загаслаар явж байгаа хүмүүс болохоор өрөмдөө зориулаад эрийг бол нэлээ нөөц хэмжээгээр авчих хэрэгтэй. Яг тэгэхээр өрөмний эр ерөөсөө сахлын утга шиг маш тийм торгон эрттэй. Хэрвээ энэ эр дээр жахан юм эсний өөдөс ч юм уу жижиг хайрга шүрхэт л ерөөдөө энэ эр байхгүй. Тийм учраас өрөмдөх чадваргүй болно. Тэгээд хөдөө ингээ гар хоосон тэгээд мөсөө цоолж чадахгүй загас хайран хол явсан зардал ингээл хэцүү болж кайф авч чадахгүй. Тийм учраас энэ эрийг бол маш хангалттай хэмжээгээр бол авч явж явах хэрэгтэй. Ер нь би одоо өөрийн загсалтай болохоор запас ир заавал 20 ир бол заавал авч явдаг. Тэгээ 20 ир байхад бол ер нь бол газардахгүй бас энэ загслаад боломжтой л да. Мөсөн дээр загасчлах нь мэдээж бага зэрэг эрсдэлтэй. Учир нь гол мөрөн болон нуурууд зарим тохиолдолд зарим нэг хэсэгтээ маш нэмгэн мөс тогтсон эсвэл харзны ус бага зэрэг хөлдөж дээр нь сасурсан үед загасчид санамсар болгоомжгүйгээс болж мөсөнд цөмөрх эрсдэл гардаг байна. Тэгвэл энэ эрсдлээс сэргийлсэн хэрэгслийг зохион бүтээсэн байна. Ийм тохиолдолд мөсний савар буюу авраг чимээх багжин танд найдвартай туслагч болох учиртай. Өвлийн загасчлал өндөр хөгжсөн орнуудад энэхүү мөсний савар буюу аврагчгүйгээр загасчлахыг хоригддог байна. За өвлийн загасчлалын үед болохоор заашгүй тэр сахистай аюулгүй ажиллагааны дүрм гэж. Энэ нь болохоор өвлийн загасчлал маш бэрх хүүтэн өөр машин унаа найдвартай авах хэрэгтэй. Дээрээс нь өвлийн загасчлал ганцаараа явж болохгүй ч юм уу те. Ганцаар явах нь маш эрсдлийг дагуулдаг. Тийм учраас найз нөхдөдтэй ер нь тийм хажуудаа хань түшигтэй ингэж явж байгаа хэрэгтэй. Ер нь галаараа явах нь хамгийн үр дүнтэй юм ба. Хэрвээ та мөсөн дээр гарч иж бол болж игэл ийм аврагчийг ер нь авч яваарай. Тэ. Энэ аврагч маань нэг хөнгөн биш, маш хөнгөн. Тэгээ ер нь их найдвартай зүйлсээр хийгддэг. Маш найдвартай. Тийм учраас энийг байнга бидээ авч явах. Ажиллагааны зарчны ердөө авах хүзүүнээс үе чинь хэрвээ мөс цөмөрсөн тохиолдолд магадгүй гол зарим хэсгээр одоо
одоо сайн хөлдөөгүй те. Ийм тохиолдолд ерөнхийдөө цөмөрх магадaltaй. Эсвэл маш их хүнд ачаатай явж идэг ч юм уу тэр үед бол цөмөрх магадaltaй. Цөмөрсөн тохиолдолд ерөнхийдөө их хамаа энэ хүзүүнээс зүүсэн зүйлийг шууд хоёр гараа гаргаж ирнэ. Энэ өөр юм эрттэй маш хурц эрттэй. Ер нь ганц зоогоод мөсөн дээр зоогдох юм чадвартай. Тэгээ дээрээс маш хатуу бариулттай байдаг. Мөн дээрээс нь тод өнгөөр хийсэн байдаг учраас энэ таны амийг аврах хамгийн гол зүйл. Тэгээд ерөөсөө мөсөн дээр зоолоо. Тэгээд дахиад зоолоо ингэ гарна. Тэгэхгүй бол ерөнхийдөө хүмүүс гар нүцгэн байснасаа болж дэмий самардаг, ус өсчүүлдэг, нөгөө голын мөс улам гулгамтай болдог. Гарч чадахгүй. Дээрээс нь хомс ганц байгаа нь хомсаа ингээл ерөндөө хомснуудаа хуглаад ингээд тэгэл хамгийн эцэст нь аим өрөвдөх юм байл та. Дээрээс нь за энэ миний гартлага энэ Rapala фирмийн аврагч байна л да. Аврагч шиг нэрлэдэг байгаа нь одоо Ice Club буюу мөсний савар гэж нэрлэдэг. Оросууд Spasalka гэдэг нэрлэдэг байна. Дээрээс нь шүглэлтэй игдсэн байгаа. Мэдээж магадгүй та цөмөрсөн тохиолдолд таны найз нөхөд ойр биш байгаа тохиолдолд ямар нэг байдлаар тусламж хүсээд ингэж дуудах хэрэгтэй. Тэр урьдчилаад найз нөхөдөө шүгэл дуурал ирээрээ гэж хэлэх. Тэр нь хоолоод байж хаад энд загас элбэг байгаа тохиолдолд за ингээд загас барьж ийн гэж бодъё л доо. Загас байлаа. Энд найдвартай загастай бол найз нөхдөйгөө дуудаж алах нэ тий. За ер нь бол Скандинавын улсууд буюу Финланд, Норвег, Шведэд өвөл их уртуулдаг тий. Тэгээ тэр улсууд болохоор ер нь мөсөн дээр энэ аврагчгүй гарахыг шууд хуулиар хөөгөлдөг. Тэгэхээр Финландд одоо яаж юм тэгэхээр чи хэрвээ ингээд энэ аврагчгүй загас өрөөс өжвөл хууль хяналтын байгууллагын ямар нэгэн таарлцсан тохиолдолд танд одоо хариуцлага тооцоо таныг барьсан гэсэн үг байхгүй. Тэгж л одоо ерөнхийдөө өндөр хөгжилтэй улсууд иргэдтэй анхаардаг байгаа. За тэгээд ямарсан загасчтай ийм аврагчийг бол мөсөн дээр гарахтаа заавал энэ аврагчийг хэрэглээр гэж одоо хүсэж байна. Энэ бол таныг аврах тий таны амь насыг дааж байгаа. Эдий жижигхэн ч гэсэн тийм хайрцагтай зүйл байна. Загасчин хүнд хэрэглэл гэдэг маш чухал зүйл. Тэр дундаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брендийн хэрэгсэл хэрэглэнэ гэдэг таны амжилттай загасчлалын баталгаа болж өгдөг. Тиймээс мөсний өрөм, мөсний савар, өвлийн чанартай уурга, өгөөшнүүд бүгд нийлээд таныг амжилттай загасчлахад хүргэх хэрэгслүүд юм. Эдгээрийн аль нь ч та өвөл загасчлахтай мартаж эс болно. За өвлийн загасчлалын чухал хэрэгслийн тоног төхөөрөмжийн ч юм уу нэр нь энэ юу вэ? Өвлийн уурга буюу энэ загас барилсан нэг өвлийн уурга. Өвлийн уурга болохоор өөрөө ийм жижигхэн хэлбэртэй. За энэ удаад миний гарт бол ганц л уурга байна л да. Жижигхэн ихэнх үйлдвэрлэгч болохоор энэ өвлийн уурганы их бие буюу энэ ташуур хэсэг дээрээс нь үзүүр те. Тэгээ дээрээс нь энэ юу? Дамрыг бол хамтд нь хийдэг байгаа. Бариулттай байж болно эсвэл бариулгүй баллайк хэлбэртэй байж болно. Энэ бариулыг болохоор төр бүрийн материалаар байна. Хуунцар дээрээс нь одоо миний энэ байгаа шиг Eva handle буюу неопрен бариул эсвэл үүсэн бариултай. Үүсэн бариул бол хамгийн үнэтэй юм сайн байдаг байгаа. За өвлийн уурга болохоор ерөнхийдөө жижигхэн ерөөсөө мөсөн дээр загслахад хангалттай. Тэгээд хүүтэн улиралд хүүтэн тэсвэртэй уян хатан чанараа уян хариуцлага чанараа алдахгүй ийм хөнгөн байх хэрэгтэй. Юу дамрын хувьд болохоор ерөнхийдөө зуны улирлах шиг шидээд татна гэсэн тийм үүрэгтэй биш. Ерөнхийдөө утсыг агуулах үүрэгтэй. Уцаа хөвлөө усныхаа гүн тохирууллаа. Тэгээд энэ дамар болохоор ерөөс ингэ дахиж баг хөдөлгөөн байхгүй гэсэн. Загас орлоо гэж бодоход энэ дамраар татахгүй гэсэн үг шүү дээ тий. Ийм л байна. За тэгээд өвлийн загасл өвөлд зориулсан тийм утсыг бол хэрэгжилж байгаа. За миний энэ гарт болохоор Sufix-ийн Ice Magic буюу тийм яг өвөлд зориулсан өвлийн утсыг бол хэрэгжилж байгаа. Тэгээд өвлийн утаснууд ерөнхийдөө монофилний утсууд буюу нилон утсууд байж болно. Эсвэл сүүлийн үед болохоор гадуураа юм хөлддгүү усыг агуулдгүй юм бүрээстэй бред буюу сүлжмэл утснууд манайхан даваа утс гэж нэрлэдэг те. Ийм сүлжмэл утснуудыг бол нэлээ хэрэгэлдэг болсон байлээ. Тэгээд манайд болохоор яг Sufix-ийн Rapala VMC корпорацийн Sufix-ийн Ice Magic гэдэг энэ монофилний нилон утас дээрээс нь Ice Braid гэдэг тэр сүлжмэл утсуудыг бол нэлээ хэрэгэлдэг юм байна. За өвлийн уурган дээр бас нэг зүйл анхааруулаа хэлэхэд шууд балансирыг тоглуулахдаа шууд өөрийнх нь өөр кальциум тэр цагирган үзүүрээр тоглуулахаас гадна тоглуулдаг байгаа. Бусад юу гэдгийг
чортик мөн хөнгөн балансер эсвэл бус зүйлсээр үзүүртэн заавал юм кивок буюу энэ уян юм одоо мэдрэмтгий юм үзүүрийг бол хийж байгаа. Энэ кивокны үүрэг болохоор ерөнхийдөө уурганы үзүүрээ сэтгэх мэдрэмжтэй материал гэсэн үг шүү дээ. Энийг бол лавсан янз янзын тийм хуванцар материал эсвэл илүү мэрэгжлийн байх үднэс юм металл юм юу хэрэглэн одоо кивок буюу дохиор хэрэглэн. Миний одоо энэ уурган дээр болохоор Оросын улбаны улсад үйлдвэрлэсэн гуйлан кивок хийсэн байна. Гуйлан кивок. Өөрөөр хэлбэл энэ уурга маань өөрөө Рапалагийн Техо даал гэдэг. Одоо Техо гэдэг Рапалагийн нэг одоо үйлдвэр байна. Тэрний пластикийн үйлдвэр, тэрний Техо даал гэдэг уурга байгаа. Тэгээ энэ үзүүрийн тастаад Оросын кивок хийсэн ба. Тэгээ өнгөний хувьд ч их айтайхаа юм зохицолтой болж өгсөн гэж би өөрөө боддгийг. За. Өгөөшний хувьд бол тайлбарлая тий одоо. За өвлийн загасчил дээр болохоор төрөл бүрийн өгөөшийг ашиглаж болно да. Амьд өгөөш, тэнд болохоор жижиг хэмжээний жарахаа одоо юу гэдгийг эсвэл том загасны жижиг үр төлөг ч юм уу өгөөш болгож ашиглаж болно. Эсвэл усан жарахаа тий мах одоо тийм янз бүрийн тийм амтны гаралтай бүтээгдэхүүнийг ашиглахаас гадна байгалийн одоо ургамлын гаралтай бүтээгдэхүүн ашиглаж болно зарим загсан дээр. Энд бол чансан овёс ч юм уу юу гэдгийг тийм амьд өгөөшөөр мөн төрөл бүрийн усны шавжуудыг бол ашиглаж болж байгаа. Загасны иддэг шавжнуудыг. Миний хувьд болохоор ерөнхийдөө амьд өгөөшийг баг хэрэгэлдэггүй. Одоо уурга хэдүүлээ үзье л да. Би болохоор ерөнхийдөө яг одоо бол балансер ашиглаж байна л да. Энэ болохоор өөрөө тийм хүнд биетэй ийм балансер буюу энэ тэнцвэртэй ийм өгөөш байгаа юм. Энэ балансер маань өөрөө дээрээ нуруунаасаа уйдаг. Тэгээд энэ маш жижигхэн балансер учраас за таг наашаа хараа тий. Хоёр талдаа дэгээ яг голдоо якер буюу энэ гуруулсаа салаад дэгээтэй өөрөө хүнд биетэй ийм энэ өгөөш. Энэ бол ерөнхийдөө жарахааны хэлбэртэй. Ардаа сэлүүрт энэ сэлүүр нь болохоор ерөнхийдөө тоглолтыг бол удирдах байгаа гол зүйлтэй. Тэгээ энэ тоглолт хийн би зүгээр татаад явахад өөрөө юм спрайт хэлбэрийн шугамар сэлнэ мөн миний тоглолтоос хамаараа төрөл бүрийн үйлдэлүүдийг хийж загсыг татдаг юм байгаа. Ер нь бол хиймэл өгөөш сүүлийн үед бол хиймэл өгөөш дэлхийн нийтээр хэрэгэлдэг болоод байгаа л да. Энэ яаж байгаа гэхээр нөгөө бас энэрэнгүй үзэл загслах одоо ёс суртахуунтай холбоотой. Ер нь сүүлийн үед дэлхийн нийтээр бол загслах спортыг бол ихээ одоо хөгжүүлэх болсон загслыг спорт амралт чөлөө цагийн спорт гэж үзэх болсон тэмцээний спорт гэж үзэх болсонтой холбоотой загсыг бариад буцааж тавих те өөрөөр catch and release загсыг барь гэмтэлгүйгээр буцааж тавих гэсэн яадаг. Тийм учраас ер нь амьд өгөөшийг хэрэглэхгүй байгаа юм байна. Амьд өгөөш гэдэг бол тэртээ тэгвэл жижигхэн загс гэсэн. Тэнийг бас ингээд толгоороо хатгаад ч юм уу те ингээд гизээрийн сүлбээд ингээд загс барьна гэдэг нь жоохон те суртахуунгүй хэрэг юм а гэж ер нь сүүлийн үед дэлхийн нийтээр үзэж байгаа. Тийм учраас хиймэл өгөөшийг хэрэглэх болсон. Ийм байгаа. За ингээд сайн анзаарсан байх те дөнгөж тавиал юу маань одоо энэ балансер маань хэрхэн ажиллаж идэг. За анзаарч байгаа те. Алдчихлаа. Мултарчих шиг боллоо. Одоо ерөнхийдөө буцааж тавиал энэ баг өнгөхээр байна. Тэгэхээр ер нь бол балансер буюу энэ хиймэл өгөөшнүүд воблерууд болохоор ерөнхийдөө их үр дүнтэй байдаг. Мэдээж сайн брендийн сайн фирмийн одоо бүтээгдэхүүнүүд гэсэн үг шүү дээ. Маш их үр дүнтэй байдаг. Ер нь миний бодлоор амьд жарахаа хэрэглэснээс амьд одоо жарахааг ингэж сүлбэж ингэж хэрэгжилж яснаас өөр дээр чинь тоглолт мот юм зориудын юм хэрэгслүүдийг хэрэглэх нь илүү тийм үр дүнтэй юм байдаг л. Өө чи намайг зүгээр суулгахгүй. Ингэж яа үзэгч таахан анзаарчлаа бах тий. Заах сонирх шүү дээ. Энэ хиймэл өгөөшийг хэрэглэх нь их зөв юм байна. Илүү ч загсаа сайн болгочтой. Ганцхан хиймэл өгөөшийг зөв сонгох хэрэгтэй. Хизээ ямар өгөөш гэдэг те. Энэ зүйлээ зөв сонгосон тохиолдолд ерөнхийдөө загсыг барих их амжилттай загслах юм боломжтой. За ер нь хиймэл өгөөшний одоо дараагийн зүйл гэх юм уу да. Энэ бол өвлийн одоо плесна тий одоо өвлийн халбаг гэж нэрлэх юм байдаг. Одоо миний гартлаар одоо бас Оросын улбаны үйлсэд үйлдвэрлэсэн юм 3 талтай нэг тал нь болохоор
мөнгөлөг, нөгөөт нь алтлаг буюу шаргал, энэ зис өнгөтэй юм 3 талтай байдаг. Энэ өвлийн бяснаануудын гол ажиллагааны босоо байдаг л да. Энийг тоглоулахдаа ерөнхийдөө угдар татаад буцааж тавина. Тэгээд энэ хүлээлт жах удаа ер нь стандарт хэмжээ нь болохоор 3 секундээс 4 секунд байдгийг. Өргөлөө тавилаа 1 2 3 4 өргөлөө тавилаа эсвэл 2 угдардаг ч юм уу иймэрхүү байдлаар хэрэгжилж босоо чиглэлд нь бол ингэж тоглоод юм байна. За. Дараагийн нэг үгэн шиг хэлээ дээ. Энэ болохоор төрөл бүргийн чортонд одоо орсоор чорт гэж нэрлэдэг юм вольфрамын голцоо биетэй ийм хар үгэн. Энийг болохоор ер нь одоо амьд юм уу ямар нэг өгөөс хэрэглэхгүйгээр өөр ингэ барьдгийг ийм чорткууд байна. Энэ төрөл бүрийн хэлбэртэй бол байна л да. Тэгээ энэ чорткууд болохоор янз янзын тийм хорхоо шавжны хэлбэртэй одоо нүдтэй тэгээ одоо энэ улаан ногоон төрөл бүрийн ийм өнгөтэй. За энийг харж байгаа бох үзэгчд. Ийм одоо нүдтэй ийм хорхоо шавжны хэлбэртэй ийм чортик байна. За мөн ийм одоо энэ бас их нарийнхаа чорткууд бас л Орсын хэлтэй энэ бас хажуугаар ийм янз янзын тийм өнгөтэй удаа шар ногоон янз янзын төрөл бүрийн өнгөтэй сувсаар чимгэж өгсөн мэт энэ бол загсны ерөнхийдөө сонирхлыг татдаг зарим нь бүр ийм металл ийм ялцаар хүртэл чимгэж өгсөн байна. Энэ бол бас загсны сонирхлоор энийг бол тоглоул харганууд ерөнхийдөө бас жаа арай өөр юм байна. Тэгээ ер нь загсныхаа хэрэгслийг өөр бүгдийг ингээд нийлүүлээд ийм янз янзын ийм зориултын савнуудад бол хийх хэрэгтэй. Түрүүчийн балансер гэж яриад байгаа зүйлсүүдийг одоо харуулъя. Нэлээд за телевиз үзэгчдэд зориулж байгаа чинь нэлээд тийм өнгөлөг тийм балансерыг та бүхэнд харуулъя. За энэ болохоор Rapaлагийн одоо Jigging Rap гэж нэртэй балансер байна. Энэ 2012 онд гарсан шинэ загвар. Энэ дээр Финланд нөгөө талаар Rapala гэж бичсэн юм брендийн бүтээгдэхүүн байна л да. Энэ өнгө нь болохоор Fire Tiger энэ дэлхийд даяар нэлээд алдартай тийм загсчтай зориулсан юм өнгө байгаа. Fire Tiger ногоон нуруутай улаан илэгтэй одоо юм хар юм додгоонц юм судалтай Fire галын өнгө үзсэн сая да. 12 оны шинэ загвар нь болохоор энэ доор байгаа энэ одоо дэгэндээ ийм загсны сонирхлыг татхуур ийм хар өнгөтэй нүдтэй янз янзын өнгөтэй ийм сувсыг бол бэхэлж өгснээр юм онцлогтой. За энэ ер нь найдвартай тийм найдвартай өгөөш юм багш үзэгчтэй. За ингээд зориултын саунд өгөөшнүүдэд хадгална. За өвлийн загслыг загслаар загсалж явж байгаа хүмүүс болохоор ерөнхийдөө их дулаан хувцастай явах хэрэгтэй. Хамгийн гол зүйл дулаан. Дулаан явал 1000 лам. Нэлээд зузаан өмд өвлийн гутал. Одоохондоо тийм айхтар хүүтэржлэгээ учраас надад бол энэ хувцас бол хангалттай. Өдөн гүртэх тэгээс нь өвлийн малгай. Бэйли. Тэгээд ингээд хамгийн гол нь 5 тухт дулаан. Энэ байдал бол маш чухал байна. Дараагийн бас нэг анхаарах зүйл болохоор өвлийн загслыг хийх үед ихэнхдээ цооныг нэр байнгын зогсоод байна гэж байхгүй. Бас хөвтөд ингээд загслуудад загс гаргахад их хүнд байдаг. Тийм учраас ер нь юм сандалтай ер нь байнга явж байгаа хэрэгтэй. За би болохоор өөрөө болохоор их амар хэрэгсэл байгаа. Энд чинь сандал байна. Тийм ээ. Дээрээс нь үүргэвчтэйгээ хамт энэ угаасаа өвөл зориулагдсан 30 литрийн багтаамжтай том үүргэвчтэй юм үүргэвчтэй ийм сандал юм байна. Дээрээс нь эндээ бас халуун саваа хийждэг юм дулаан юм савтай гэж байгаа. За. Өвөл бол хүүтэн. Тийм учраас та бүхэн янз янзын төрөл бүрийн бас хэрэгслүүдийг бол ашиглаж авах хэрэгтэй л дээ. Одоо жишээ нь. За одоо энэ хоёр байна те. Энэ одоо шин утас тастагчийг бол байнга авч явж явах хэрэгтэй. Утас тастагчийг бол энэ бол одоо өвөл бээрсэн үед маш хэрэгтэй уцаа таслаа. Өгөөшөө солилоо. Дараагийн тэгээд илүү гарсан уцыг таслаач гэдэг юм. Ингээ дотгошоо өвхөдөд орчдөг. Тийм зүүдийг юм уяатай. Тийм маш цэвэрхэн юм хийцтэй юм юу байна. Дараагийн нэг зүйл болохоор зайлшгүй хэрэгтэй зүйл нэг болохоор загснаас одоо дэгийг маш хурдан салгаж авах зорилгоор ийм скисер буюу энэ одоо манайхын эмнэлгийн принциптэйг адилхан ингээ төгжигдэж чинь. Энэ Rapala фирмийн скисер болохоор өөрөө юм зөөлөн юм эрдзэний хэмдэ маш зөөлхөн юм неопрен юм бариултай учраас гарнаас салтарна гэж байхгүй, хайрна гэж байхгүй. Дээрээс нь эндээ өөр юм маш эрттэй юм утас тастагчтай. Тэгээд төрөл бүрийн бас үйлдэлийг хийх юм зориулттай. Энийгээр
загсны амнаас дэгээс салахад бол маш хурдан. Дээрээс нь загас тийшлэх үед дэгэний сул байгаа дэгээ ч юм уу эсвэл дэгэний үзүүр нь чиний гарлуу одоо хатгахтай зоогдох тийм аюул байх маш хурдан салгана. Хамгийн гол нь загсны амыг баг гэмтээдэг буцааж тавьж байгаа релиз загсыг барьсан загсаа буцааж тавьж байгаа спортын загслын үед бол маш хурдан салах юм боломжтой байдаг. Яг жижиг загсанд бол хэрэглэхгүй бас байж болох юм. Том загсны барьж байгаа үед ерөнхийдөө заавал хэрэглэх хэрэгтэй. Аюулгүй үүднээс. Ингээд бидний загсчлал эхэллээ. Карьерийн нур буюу хилэм нууранд алган загас их байдаг. Өвлийн загсчлалын гол байч мөн адил алган загсал байдаг. Тэр ч утгаараа алган загас баригдах байх гэсэн тооцоо байсан юм. За одоо хамгийн гол нь энэ усныхаа гүнг хэдэлээ. Таарал энэ нэлийн гүн юм шиг байна. Тэгээ одоо энд ингээд усаа унжуулаад нөгөө өгөөштэй хүнд ингээ үзчихвэл газар тулаагүй өндөр мэдэгдэн шүү дээ, тэ. Тэгэл ингээл унжуулна. Ямар үнзгий байна. Нэлийн гүн байна, тэ. Тэгээд яраалаас нэг тийм тэр тоглох хэрэгтэй л дээ. Холны ус цагаас л ер нь бол усны яраалдаач байж болох юм. Тэг усны яраалдаач байж болно. Эсвэл яг дундуурч байж болно. За одоо нэг утсан тулсан юм шиг. Тэгээ одоо энийг одоо энд бол яраалд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би нэг жаахан ийм өндөрт өргөө. Ер нь яраал Оо. Ихний загс. Хөө чи вэ? Дөнгөж дүрээл гүнээ хэмжиж итл алгана гэдэг загс ороод ирсэн байна. Өө нэлээ хөөрхөн алгана байна. Ёстой хөөрхөн алгана. За уучлаарай. Үзэгчтэй байж байгаарай. Алганыг маш цэвэрхэн зөөлхөн авах хэрэгтэй. Гимтэхгүйгээр. За байж байгаа. За. Тэгээ одоо энэ дэгээгээс салгана. Дэгээг маш зөөлхөн салгах хэрэгтэй. Болж байна тий. За одоо качин релиз буцаага тавилаа. Баяртай. За юм байна да. За хэд өвлийн загсыг ерөнхийдөө гараар нь сайхан татаж гаргаж ирэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ ч нэлээд гүнзгий 5-6 м гүнзгий байна уу да. За эхний дөнгөж дүрээл нэг явж яаж сайн гүнээ үзэнгүүтэй. Сонирхолтой юм байна өнөөдөр их сонирхолтой. За ингээ ёроолж яах нэг нь. Юу болж байна энэ ч одоо. Дахиад сонирхоод үзье. Оп. Аха. Ай харж байна тий алгануудын татчааг. За зүмэрийг тоглуулаад байх шаардлагагүй нэ гэж ёроол. За ёроолж байгаа дээр. Ай яас сонирхолтой өдрөө ч одоо. Вэй ямар нийт юм чи одоо. Энэ жилийн анхны өвлийн загс нодногоос шөрөөсөө тэр бас их хөөрхөн алган өрчлөө шүү. Нодногоос шөрн ингээ загсчлаагүй. Өнөөдөр анх удаага карьерийн нууран дээр ирээд тэгээд би их сонирхолтой энэ өгөөш маань өөрөө за арай жижигхэн гараад ирэх тий. За өгөөш маань өөрөө Рапалагийн энэ жил анх удаа одоо би анхны хүн л болж байна да. Рапалагийн балансираар жижиг шидэл 2 удаа дүрлээ. 2-ыг авлаа. Буцаалаа. За удаалаа. Тэгээд ямар ч сонирхолтой юм. Айгуулд ингээд ингэж ит бараг авах юм байна дөө. Дээгүүр байгаа загсна. За их сонирхолтой. Загсчлаа л ямар ч энэ жилийн өвлийн загсчлаа би их сонирхолтой. Эдгээр загс маань жижиг Улаанбаатарт ойрхон боловч их сонирхолтой хэлж байна. Оо энэ яасаа болно. Загсны сонирхлыг үнэхээр татчихсан юм байна. Хэд хоногийн өмнө загслын Facebook бүлгийн нэг тэмцээн болсон шүү дээ. Загслах спорт Facebook бүлгийн тэмцээн бол ерөөсөө идэхгүй загс огт баригдахгүйгаа тэм сураг байсан. Тэгээд одоо ямар ч инглээ. Оо энэ их хөөрхөн байна. За гэж. За нэг юм байна да. Алган бол үнэхээр юм байна уу? Тэгээд загас бол байгаа. Олон барихгүй гэдэг асуудал яригдах байхад тийм ээ. Өнөөдөр ч хоёулаа нөгөө эхлэн сонирхолтой зориулаад
загслын хичээл хийнэ гэж байгаа штэ. Тэгээ энэ хичээл маань одоо яг ямар үр дүнтэй болох юм ба. Ер нь их тайван байхгүй юм шиг байна шин загснууд. Сонирхолтой байна. За 3 шидлээ 3 дахь. За энд үзэгч харж байна тий. За энэ ер нь удаас нь хэрэггүй. 20 секундээс дотгошоо болгоод тавих хэрэгтэй. Тэгэхгүй болох нь энэ одоо хүүтэн байна, салхитай байна. Загсны нүд зөөл салсдаг эргэтнүүд байгаа штэ. Тэд нар бас тийм хүлдэх тийм магадaltaй. За өнөөдөр салхитай тэнгэр бүрхэг ёо чи юм хэлвэл нөө чи одоо юу болж байна. Их сонирхолтой байна. Тий. За энэ татчааг нь харж байгаа бах тий. Их сонирхолтой юм болж байна. Өө хөөхөн алганууд орж иж байна. Химжээ дамжаа энэ төр бол ер нь бол хүнсэнд хэрглэж болохоор тийм хөөхөн алганууд гарч ирж байна да. Намайг ч одоо бээлийн өмсөхгүй юм шиг байна дөө. За буцаагаад хэлээ. За зүгээр зөндөө гаргаад удаа штэ. За дахиад дохиод үцхүү хэлээ. Их доороос авч байгаа юм байна л да. Ерөөсөө нэг 2 см зүрх 3 см зүрхэн дээр л хөөрхөн таталтууд хийж байна да. Энэ жоо их зэвтэйхэн гарахгүй бол загсны амныг бол нэлээд гэмтээсэн агтай болж ирж байна. За ямарч. За ингээд алган маань энэ байна. Алган маань энэ. Энэ хараа тий. Харагдаж байна уу тий? Тэр их ууртай байна алган. За байж явъя да. За баяртай. За ямарч. Дараагийн докторлтыг хэдүүлээ үзцгээе. Ер нь бол ингээд заавал энэ цоолж байгаа ч биш энэ хаашаач яваад цоосон бол ерөнхийдөө хангалттай. Одоо энд болохоор авахгүй байхаараа энд бол нэг авахгүй байхгүй. Одоо доошлуудыг хараа. Одоо харж байгаа дээр. Доор. Их доогуур авч ин дэ. Энэ хаан цоос адилхан авах юм байна дөө. Энэ өнгө их зогссон юм. Би албаар тийм UV bright өнгөтэй балансыг сонгосон. Өнгөний хувьд болохоор тэгэхээр алгануудад бол амтд зогшин санагдаж байгаа юм байна л да. Эргэн тойрон нам гүм, зөвхөн цас орох, салхи салхилах, зарим нэг шуудын дуулгарна. Ийм нөхцөлд загасчдын гол зорилго болох стресс жинхэнэ ёсоор нь тайлагдж тарих ямарч анхаарал төвлөрдөг байна. Мэдээж загас баригдах, уурганы үзүр дохих, алган үзрэх тэр мэдрэмж хамгийн чухал юм. Бас мэдээж цэврээ агаар. Энийг л загасчлах спорт гэх үгөөд хамгийн гол нь бариад тавих буюу catch and release гэх нэр томьёог мөрлөг болгож байх нь жинхэнэ спорт загасчлал болдог байна. За сонирхчдоо шинээр загслын спортыг загслыг сонирхож байгаа залуучтай зориулаад өнөөдөр өвлийн хэрэгсэл гэж юу юм бэ? Өвлийн загсчил гэж юу юм бэ? Ямар өгөөс хэрэгэлдэг юм бэ? Гэдэг талаар товчхон одоо хичээл юм уу да. Товчхон тийм заавар хүргэлээ. Тэгээд өнөөдөр миний хувьд энэ жилийн анхны одоо өвлийн загслынхаа гарааг ямарсан энэ Улаанбаатар хотын 5-7 дахь карьерийн нуурнаас хилээ өнөөдөр ямарсан энд бол алганууд бол байна. Гайгүй бондгоор алганч байна. Жижигвтер алганууд ч байна. Ерөнхийдөө энэ ганцхан өгөөшөд өнөөдөр үзлээ. Рапалагийн балансираар ямар ч үзлээ. Тэгэд нэг иймэрхүү алганууд бол нилээ идэг хөөрхөн алганууд бол гаргалаа. Тэгээд бидний зорилго болохоор гол нь авах ш. Тэгээд сайхан барьсан хэдэн жижиг ч гэсэн хэдэн алгануудаа буцаагаад ингээд тавих байсан. Тэгээд ямар ч битэх ингээд дэгийг нь буцаагаад ямар ч хэсэн хэдэн алгануудаа буцаалаа. Тэгээ гол зорилго бол заавал шинээр загас сонирхож байгаа хүмүүстэй хандаад итгэхэд бол
гол зорилго бол одоо яг загас авах биш. Ингээд зөөлхөн байлгаж жагаад буцаагаа тавих хэрэгтэй. Тэгээд ямар ч гэсэн тийм бүрхэгч гэсэн цас ударсан. Тэгээ тийм агаарын даралт бол нэлээ хэлбэлтсэн. Тэгээд загасны авалт бол нэлээд тийм ойрхон тийм өөрчлөгдсөн. Зарим үед идэвхтэй, зарим үед идэвхгүй тийм нэлээд тийм сонирхолтой өнөөдөр өдрийгөө өнгөрөөлөө. Тэгээд та бүхний өвлийн загасчлалд амжилт хүсье. Тэгээд хамттай загслаараа загслын нэвтрүүлгийг байнга үзэж байгаарай. Баяртай үзэж шүү дээ. Тэр бас их хөөрхөн алган өрчлөө шүү. Тэр их ууртай байна. За байж явъя да. Яа вэ? Яс сонирхолтой өдрөө ч одоо. Алганыг маш цэвэрхэн зөөлхөн авах хэрэгтэй. Тэнтэхгүйгээр. Юу болж байна энэ ч одоо. Өстөө өөр. За уучлаарай. Өгөөш маань өөр. За арай жижиг гараад ирсэн тийм.